Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. Өнөөдөр Дундгов аймагт 100-ны манлай эрхтэй уртын дуучин Алдарт Хавьяат дуучин Дундгов аймгийн Сайхан Гоосмын Хариат Жигзөөний Дорж давгийн 120 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдж байгаа Дуртмал сайхан 2024 өсвөрийн уртын дуучдын улсын уралдаан зохион байгуулагдаж байна. За энэхүү улсын уралдаанд бол Улаанбаатар хот болон аймагуудаас нийтдээ 70 орчим өсвөрийн уртын дуучид оролцож байна. Уралдааны бас гол зорилго бол энэ уртын дууны өв соёлыг бас түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, за өсвөрийн дараагийн дуучдаа бэлдэж гаргах ийм зорилготой ийм сайхан уралдаан болж байна. Тэгээд манай Дундгов аймаг бол бас ер нь энэ дуу хоор өв соёлын өлгийн нутаг гэдгээр дээрэс нь тэр дундаа энэ уртын дуу язгуур урлагийг бас өвлөн тээж садалж хамгаалж явж ирсэн гэдэг утгагаа агуулгаараа бол өнөөдрийн энэхүү улсын уралдаанд бол маш өндөр ач холбогдол өгч байгаа. Оролцож байгаа хүүхдүүдийн зүгээс ч гэсэн бас их мундаг авьяастай, бас өсөх ирээдүйтэй ийм сайхан хүүхдүүд маань оролцож байна гэдгийг шүүгчдийн зүгээс бол хэлж агаад бид бүхний сэтгэл их сайхан байна. Тэгээд энэхүү уралдаанд оролцож байгаа нийт хүүхдүүдэд бас амжилт хүсэж байна. Тэгээд дараагийн олон сайхан уралдаан тэмцээнд бас өндөр амжилт гаргахыг өсөөрөж байна. За өнөөдөр Алдарт Хавьяат уртын дууч Жигзөөний Дорж давгийн нэрмжит Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театраас зохион байгуулж байгаа өсвөрийн уртын дуучдын улсын уралдаан болж байна. Энэ уралдаанд Өвөр хангай, Өмнө говь, Дорно говь, Говь Сүмбэр, Улаанбаатар хотоос оролцсон нэлээд өргөн уралдаан болж байна. Энэ уралдааны шүүгчээр Монгол улсын ардын жүжигчин Нэргүй, Монгол улсын консерваторийн багш Насанбат багш миний бие ирээд шүүж байна. Хүүхдүүд бол идэвхтэй сайхан оролцоцгойж байна. Газраас ирсэн хүүхдүүд өөрсдийнхөө чадлаар багш нарын зөндөө сайхан бэлдээд ирсэн байна. Энэ уралдаанд энэ өргөн хэмжээгээр оролцож байгаад бол бид бол маш их баяртай байна. За ерөнхийдөө хүүхдүүдийн энэ уралдаанд бол Өмнө Говь аймаг гэхэд Говь Шанхайхаа уртын дуунуудыг дуулж ирж, Говь Сүмбрээс бол Боржгон уртын дуунуудын бас чиглэлтэйгээр ирсэн. Энэ төвийн хүүхдүүдээс бол төв халахын дуунуудыг аялгуугаар дуулдаг ч юм уу гэх мэтлэн бас өнгө аясууд бол харагдаж байна. Тэгэхээр энэ бол маш их өсвөр үед маань ач холбогдолтой уралдаан болж байна гэж бодож байна. Ингээд хүүхдүүд маань сайн дуулж байна. Хүүхдүүдэд амжилт хүсье. Энэ уралдааныг дэмжиж зохион байгуулдаг соёлын яам, Дундгов аймгийн засаг даргын тамгын газар, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр, тэгээд уртын дууны холбоо, Дорж давг сан гэдэг олон байгууллага хүчин зүтгэж зохион байгуулж байгаа. Энэ жил Дорж давг багшийн маань 120 жилийн тохиож байгаа энэ цаг үеийн арга хэмжээ энэ үйл явдлууд ингэж явагдаж байгаамаа. Тэгээ энэ арга хэмжээнүүдийг дэмжиж зохион байгуулж байгаа бүх байгууллагууд оролцож байгаа хүүхдүүд багш нартаа маш их баярлалаа. Амжилт хүсье. За би Дундгов аймгийн Мандралсан сургуульд оролцож байгаа. Соёл урлагийн сургуулийн хэрэг Бадамараг алхах сургуульд суралцдаг. Уртын дугаар хичээлээ 5 жил болж байгаа. Тэгээд манай багшийн маань шинэ хоёр гэдэг. Тэгээд ерөнхийдөө бол бидний үеийн хүүхдүүдээс гэх юм бол ингээ уртын дуудуулдаг хүүхдүүд айгүй хурдсан юм шиг харагдаж байгаа. Энэ тэмцээнд ирж оролцож байгаа маш их баяртай байна. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.